पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Их сайхан зүйл болж тэ хаантай. Энэ тэнгэр хангаа нэг л биш лээ. Нэг мэдсэн тэнгэр бүдий ч гэж. Ордны тайлагч бидний төвчээрийг шалгаж байна. Та хоёр удахгүй эмээ өвөө болж төвчээрээ шалгуулнаа. Үгүй. Бүх юм зүгээр үү? Зохилдлого таарсан мөч. Бэлгшээлт сайн өдөр алга. Яхаа тийм үү? Гэхдээ цаг тавлахгүй бол болохгүй. Хормыг хойшлуулж болох ч гэлээ. Хүүхдийн угаалгыг хойшлуулж болохгүй. Тэргэл сартай өдөр ямар вэ? Тэр өдрийг зохисгүй гэж байна. Гэхдээ цаг тавлах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэргэл сартай өдрийг бэлгшээдэг. Тохирлоо. Тэргэл сартай өдөр угаалгын ёслолыг үлдэн. Баяр хүргэе. Баяр хүргэе нэ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе юм аа. Хант. Тантай нэг уулзах уу? Намайг дагаад яваарай. Бүгдээрээ юу өмсөж зүгт тухай ярьцгаая. Хүмүүст урьдлага илгээх хэрэгтэй. Тийм ээ. Юу гэж тогтсноо? Ярьсан Сиддарт хоёр хэлэх хэрэгтэй. Тайлагч өргөсөн өргөлийг минь мартчихаж. Би аваач ч өгөөд ирээ. Юу болсон бэ багшаа? Юунд сэтгэлээ төгшөөг? Хаантан минь. Юу гэж хэлхээч мэдэхгүй юм. Юу болсон юм бэ? Шүдэдэн хаанд хэлж болохгүй зүйл хэлэх гэсэн. Надаас айлтгүй хэлж болно. Тийм болоод л би тантай тусад нь уулзч байна. Заримдаа мэдлэг маань шаналлын үндэс болдог. Ямар нэгэн зүйл болохоо байгаа юу? Би асет аршин зөгнөлийг эргүүлэхийн тулд Сиддарт Хунтайжийг бүх зовлон зүтгүүрээс нуу гэж Шүдэдэн хаанд зөвлөсөн. Зовлон шаналл ихтэй амьдралаас хүн залхдаг. Шүдэдэн хаан хүмүүсийг удам угсаагаар нь албадан цөллөгт явуулж байсныг та мэднэ. Хэцүүхэн цагч ирхэнтэй. Юу гэсэн үг? Хаантан угаалгын ёслолыг яасан ч үлдэж болохгүй. Яагаад? Дөрвөн талд нь санчир
ангараг Араху Кето гариг таач. Араху гаригийн муу нөлөө нь хүүхдийн эцэг сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр Сидарт хунтайж эцэг байхын жаргалыг амсах хувгүй байж. Юу гэсэн үг вэ? Яагаад тэр эцэг байх хувгүй гэж Намайг сонс. Араху гаригийн цогцолтол тэгж таарлаа. Хэрэг биштгэл Сидарт хунтайжийн аминд зөвтөв. та Хатанта Угаал үйлдээд энийг өмсөөлнө. Хардаа. Таалагдж гин үү? Бас сүмд очиж ёслол үйлдэхэд энийг зүүлгэнэ. Төсөөлтөө ёслын үеэр ширээг нь цэцгийн дэлбэгээр хучиж бас энэ очир эрднийг зүүлгээд энийг өмсөөлнө. Тэгээд хөгжмийн ёслол болоход Капитавасугийн бүх хүн гүнжин үзэсгэлэнг магтан бишрэндээ. Баяр тэмдэглэхгүй. Ямар ч баяр тэмдэглэхгүй. Яагаад тэр вэ? Угаалын ёслол болохгүй учраас. Яагаад? Ордны тайлагч гариг эрхсийн зохицлого муу байна гин. Саяхан л тэрэг сартай өдөр угаалах хийж болно гэсэн биш үү? Бидний хинээд хөөрийг боснуулахгүй гэдэлтэйч. Яг үнэн хэрэгтэй. Их хүүхдийн биед муу өдөр гин. Сидарт энэ тухай битгий хэлээрэй. гариг эрхсийн зохилдлогыг оошоохгүй гэж болохгүй юу? Хаан танд аршааситын зөгнснийг сөрөх чадал байж болох ч надад байхгүй. Хаан та ордны тайлагчийн үгнээс хазааж байгаагүй. Тайлагч гаригийн зохилдлого таагүй байна гэлээ. Бид сэрэмжтэй байсан дээр. Үгүй бол юу гэх гээд байна? Тайлагчийн үгийг үл хошоовол хүүхэд эндэж мэднэ. Тэгвэл угаалгын ёслыг яасан ч хийж болохгүй. Амита. Таны зөв. Бид ачийнхаа эрүүл мэнд сайн сайхныг бодох ёстой. Хүүхдийн угаал биш. Гариг эрхсийн нөлөөг зөөллөө. Гаргийн нөлөө? Ялангуяа раху гариг их сөргөөр нөлөөлнө. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Бид юу ч хийж чадахгүй. Яшодра хийх ёстой. Хүүхдэд төрүүлэх хүртэл юу ч болж байсан хамаагүй. Харангийн хувцс өмсөж болохгүй. Нар мандахаас өмнө усанд ороод тарин аншингаа гол руу хөл нүцгэн алхаж явах ёстой.
гол дээр очиод гуйлаар загас холно. Тэгж очил гаригийн муу нөлөө намжина. Таны юу гэх хамаагүй Амита ихчээ. Би Ёшодараг яаж яваа бол гэж санаа зовоод байна. Өнөөдөр их л өвдсөн харагдсан. Паражапати хатан их л хатуурхаж байна. Ёшодараг тэг завна гэж огтхон сансангүй. Юу гэх гээд байна Мангала? Яасан гэж энэ вэ? Зан үйл үлдэх нэрийдлэр жирэмсэн хүнийг ингэж зовоож болохгүй үсттэй. Тарин уншаад нуур руу очих ёстой. Заавал ганцаараа явна. Тэг зовоож байхад гомдлохгүй яваад л их л өвдөж байгаа байх та. Яаж яваад байдгийн бол та? Та тэгж ярихаар Амитагийн санаа улам төгшөөд байгааг харахгүй байна уу? Тийм ээ, тийм. Ордонд амаа мэдхгүй ярьдаг ганц хүн нь би юм шиг байна уу? Бүгдийн төлөө санаа зовдөг болоод л тэр. Та нар энд байна уу? Таны хүлээгээд сууж үлээ хатанта. Ирсэн үү? Ирсэн. Чамаас нэг юм асууя. Гопа өөрийгөө арай хүчлээд байна уугүй юу? Амита хатанта. Яагаад тэгж бодов? Аюурведэд бие давхар хүнд багахан чармайлт тустай гэсэн байдаг. Өнөө өглөө гэцээр нь хүчтэй хатгуулж хөл нь өвдсөн. Надад хэлсэн. Өвдөхөө байсан гэсэн. Хатанта. Зан үйл их удаан үргэлжиллээ. Ёшодарагийн оронд өөр хүн явж болохгүй гэж юу? Болохгүй. Амьдрахын тулд хүн өөр амьсгалах хэрэгтэй. Хэвлэдэх үрийнхээ төлөө Ёшодара өөрөө явах ёстой. Одоо л өөрийнхөө жинхэнэ төрхийг бидэнд харуулж тараа таниулах шив. Амита, та юу гэж ээжээ? Та юугүй? Таны амнаас ийм үг гармааргүй юм. Миний хувьд хатам ээжийн үг Бэрмэний уншлагаас илүү нандин. Ээжийн хэлсэн бүхнийг би үг дуугүй дагах болно. Хатам ээж бэр хоёрын хайрч үнэхээр агуу юм а. Хатантан би явъя да. Сиддарт. Энд юу хийж суугаа юм бэ? Сайн өгчээ. Танд дахиад нэрээрээ дуудуулсан их сайхан байна. Игчээ. Дэвдат намайг бүх зүйлд буруутгаж надтай үг дуурхаж байсан. Хайртай хүмүүс уур хилэнгээс болж хүндэрдэг. Ёшодара шиг их нэртэй байхад чамд санаа зовох юм байхгүй?
Яагаад ингэж гониглав? Миний асуулт хариултгүй л яваад байна. Асуулт асууж байна гэдэг их сайн шүү. Хариултгүй асуулт сэтгэлийг шаналгана. Хэрв чи асуултандаа хариулт авахыг хүсэж байгаа юм бол мэрэгэн аш багштай уулзаж асуусан нь дээр. Мэргэн арштай уулзъя гэвэл хаанаас хайж болох вэ? Мэрэгэн аш хаа сайгүй би. Уулзмаар байна уу? Уулзмаар байна. Гэхдээ хаан уурланда. Би хаан байлтая. Хаан тулсын хилийг давж явна. Би явахад билээ. Тэгвэл хизээ явах вэ? Маргааш өглөө. Хаанд битгий хэлээрээ ойлгов уу? Ойлголоо. Эгч бид хаана хүрээд ирвэ? Чамтай уулзахаар ш. Энэ тосгонд амьдардаг юм. Гэхдээ энэ дорд гаралтнуудын тосхон байна. Тэгээд юу гэж? Энд амьдардаг нь ганц муу зошлон. Та яаж байна? Хэлээгүй лөө. Мэргэн арш уулзахаар ирсэн хүнийг гоё чимгэлээ тайлж үйж орж ир гэдгийг. Мэ? Энэгээр яах юм? Нүмерөд орно. Амар байна уу? Амар байна уу? Сооцгаа. Хоолны цагаар ирлээ. Юм идэхгүй. Идэхгүй баярлалаа. Чи идэхгүй. Би сониуч цанга дарах гэж ирлээ. Сониуч цанг юугаар дардгийг? Хариултаар Тэгвэл асуулт. Бэрмэн та дорд гаралтнуудтай хамт амьдардаг хэрэгүү? Даяанч хүнд язгуур удам судар хамаагүй. Би Бэрмэн биш. Чиний эдик хоолыг чигсэн дорд гаралтан хүмүүс мэдэж байгаа. Надад хоол өгсөн хүн миний тэнгэр. Үгсэтэй хинчвэ агуу хүн. Таны зөв. Тантай санал нэг байна. Дахиад нэг зүйл асууя. Яагаад та гоёл чимэглэлээ тайл хийсэн юм бэ? Гойж чимлээгээд эрдэм мэдлэгтэй болохгүй. Гоёл чимэглэлийн илэрхийлэх ганц зүйл бол хоосон бардамнал. Энэ орхимж ямар учиртай юм? Орхимж бол бэлэг тэмдэг. Өөрөөр сэтгэхийг бэлэгдэжээ.
Хүн бүрийн санаа бодол нэгдсэн үед бид бүх эрч хүчээ нэгэн зорилгод чиглүүлж чаддаг. Тэр үед л нийгэмд эрх тэгш байдал тогтно. Дарцгай. Барара. Антид хүртэл цочиж үргэхээргүй тийм хор хөнөөлгүй дөөлгөөн байх ёстой. Энэ хөвөн цайлхан сэтгэлтэй юм. Хааны ордонд хунтайж болж төрсөн ч сэтгэл зүрхэндээ бол даяанч юм байна. Та яг бодож явдаг зүйлийг минь хэлчлээ. Ийм үнэн зүйл сонсодгүй олон жил болж. Завтаа бол багштай мань очиж уулзаач. Та хоёрыг уулзуулмаар байна. Тэгье. Одоо очиод уулзчихъя. Тэг. Яв. Хунтаж орд руу буцах хэрэгтэй. Яшатара гүнж таныг хүлээж байгаа. Зам мөрөөхөө дөө. Хүнийг хамаагүй хүлээлгээд байж болохгүй. Эхлээд үүргэн биелүүл. Дараа нь багштай уулз. Таны багшийн алдрыг хэн гэдэг вэ? Баргава гэдэг. Дараа уулзъя та. Баяртай. Сайн яваарай. Хунтайж. Та чи яаж байна? Даянчтай уулзуулсан. Танд маш их баярлалаа. Надад талархсны хэрэггүй. Чи жаргалтай байвал тэгээд л болоо. Талархснаа илэрхийлмээр байвал хурдхан шиг даянч болоод яв. Яшо. Ээжээ та юу? Нааша ирэлгүй намайг дуудуулчихгүй. Битгий. Надаас айдас авах гээд доош тонгох хэрэггүй. Ач маань ууралчихвал яах болж байна? Наашир. Со. Яшо. Манай бэр болсонд чинь би маш их баярлдаг. Хүн бүр намайг чамд хатуурхаж байна гэхэд чи огт тэгж хэлээгүй шүү. Хэлсэн үгнээс ч гараагүй. Яагаад? Танд хэлэх зүйл байсан бол надаас нуулгүй хэлэх байсан. Би таныг бидний төлөө л залбирч явдгийг мэдэн шүү дээ. Би яагаад танаас асуух ёстой гэж? Би энэ өвдөж байна уу? Надад их л хууралдаг байх та. Үгүй дээ. Би танаас хайртай хүнийхээ төлөө юу ч хийсэн өвддөггүйг сурсан. Санаа зовх хэрэггүй. Хүүхэд маань бид хоёр хоёулаа эрүүл саруул.
Гопа. Гопа. Зүгээр гопа. Зүгээрээ. Яагаад гинэт зогсов? Бас их хөлөгч гисэн байна. Чи хаашаа ч явахгүй. Навшика. Намайг зогсоох гэсний хэрэггүй. Өмнө нь 20-гүйч. Одоо бол 20. Яагаад яваад байгаа юм бэ? Ээж хэлсэн учраас. Энэ зан үйл ямар хэрэгтэй юм бэ? Би асуугаагүй. Яагаад? Их хүн өөрийнхөө төлөө хэрэгтэй гэсэн бүхнийг хийдэг юм. Чи ээжээс асуугаагүй бол би яагаад гэдгийг асууна. Намайг эртэл энд хүлээж өг. Хонтайчаа. Намайг уучлаарай. Гэхдээ би ээжийн хэлсэн үгнээс гарч чадахгүй. Ээж. Яагаад Гопагаар энэ бүхнийг хийлгэнэ вэ? Юу басан бэ? Гопа зүгээрээ. Гэхдээ гол руу ингэж яваад байвал заавал нэг юм болно. Сетарт. Тэгж ярьж болохгүй. Би дуугүй суугаад байж чадахгүй. Яагаад ийм юм хийлгээд байгаа юм бэ? Хариулт. Ээж, та миний олон асуултанд хариулж байгаагүй. Гэхдээ энэ асуултанд хариулж өгөөч. Гуй. Яагаад ингэж явуулаад байгаа юм бэ? Чиний хүүхдийн төлөө. Раху гариг Хэн тэгсэн юм? тайлагч Ваачс багтай. Раху санчир ангар гаргийг тайлагч өөрийн нүдээр харж байсан юм уу? Яагаад бид уламжлалыг сохроор дагах ёстой гэж? Уламжлал заншил Ведад эргэлзэх хэрэггүй. Яагаад хорон бүр өөрчлөгдөх хорвоод Вед өөрчлөгддөггүй юм бэ? Мөнхийн учраас. Эзэн Тэнгэрийн үг болохоор. Үнэн үү? Эзэн Тэнгэр гэж байдаг бол Гопагийн зовж явааг харддаггүй юм уу? Би чиний ээж биш. Чиний ээж бол миний ээж. Махамая. Чамайг төрүүлээд 7 хоногийн дараа өөд болсон. Яшаа дөрөж гэсэн ээжтэй байдаг. Яшаа тэр. Тэгэж. Яшаа. Тэгэж. Яшаа нүдэнэ. Яшаа.
та намайг төрүүлэхдээ ямар их өвдсөн бол шинэ хүн төрөхөд ингэж их өвддөг гэж үү? Маяр хөргийн хатантаа бяцхан хүү төрлөө. Яшо. Хата. Хөрхөн. Баяр хүргийн хантаа хүү төрлөө. Ма энийг ав. Сидартад баяр тэмээдэг доолго. Мэдлээ хантаа. Баяр хөргий. Баяр хөргий. Баяр хүргэе. Баяр хөргий юм ээ. Баяр хөргий бараш паа. Хаан та сахлаа усахгүй болохгүй дээ. Хүүхэд зулгаад тийм. Сидарт хаан нь Хунтажа. Яшудараа гүнж амарчиж ногоо өр төрүүллээ. Гопаяж вэ? Зүгээрээ таныг хүлээж байгаа тэгээд Юу гэж лавшка? дагаад яваа. Баяр хөргий ээж. Сайхан мэдээг тайлагчид хүргэе. тэгээ би яваад хүү төрсөн гэдгийг хэлээд адислуулаад ирээ. Баяр хүргэе. Та нарт баяр хүргэе. Чамд ч гэсэн. Баяр хөргий. Сонс. Нэжгэр баяр тэмдэглэл. Хүрээ татаж бөмбөр дэлт. Ачхүүтэй болсон гэдгийг Капила Басту даяар зарлан тунхаг л. Мэдлээ хантаа. Баяр хүргэе. Хүү төрлөө. Хатанта. Эмээсэн зүйл минь биеллээ. Нар мандаж байх ёстой ч гэлээ. Нарны туяа алга. Раху гариг нарыг халахалж. Гаригуудын байрлалд давхцаж. Раху санчир гариг эцэг хүүгийн барилгаанд нөлөөлнө. Хурдлахгүй бол болохгүй. Раху гаригийг аргадах цан үйлийг хийж дуусгаас нааш. Юу ч болж байсан Сидарт хунтайжид хүүг нь харуулж болохгүй. Хэрв харчих бол Сидарт хунтайж хүүгээс хол байх ёстой болно. Эсвэл хунтайж үхэн. Үгүй. Хатанта. Гариг иргэсийг яах ч аргагүй. Гэхдээ гар хэрэгсийн нөлөөг багасгаж болох л баг. Би таны үгнээс яасан ч гарахгүй. Яшоодара хүүгийнхээ төлөө зан үлийг гүйцэтгсэн. Одоо таны ээлж ирлээ. Би явъя да.
эцэг хүү хоёрыг эсэм мэнд байлгах зан үйлийг хийж эхлэх хэрэгтэй. Баяртай өдрүүд дахин ирлээ. Жаргалтай уюуд дүүрэн байлаа. Хөөрч цэнгсэн хүмүүс үжиглэн хөгжөөн баясалд нь хязгаар гэж үгүй. खुशियों का सागर उमड़ा है सभी है प्रेम विभोर खुशियों का सागर उमड़ा है सभी है प्रेम Хөөрч цэнгсэн хүмүүс үжиглэн хөгжөөн баясалд нь хязгаар гэж үгүй. Хунтаачиг хүүтэй болтыг сонсоод хүмүүс магнаага тэнэтэд баярлаж байна хаантан. Хонтайж ингэж нэг ирэх гэж Хордлаарай. Шинэхэн ав ингэж нэг ирдгийм байжээ. Баяр хүргэе Сидарт. Баяр хүргэе. болохгүй. Хонтайжа яар хэрэггүй. Төвчээртэй бай. Хинцээ хүүтэйгээ уулзах мангалагч. 40 хоногийн дараа уулзсан. 40 хоног гинэ. Би хинтэг хоромж тэсэхгүй. Ийм уламжлалтай шүү дээ. Би уламжлалд итгэдэггүй. Судартал тэгсэн байдаг. Дуулаагүй юм байна. Уншсан л байх. Мартчихжээ. Тэгэж болохгүй. Ээж. Гопа. Ээж. Хатан тайлагчид сайн мэдээд улахаар явсан. Араху гаргийг аргадаж зан үйлийг хийж дуусгахаас нааш юу ч болж байсан Сидарт Хунтайжид хүүг нь харуулж болохгүй. Би орлоо. Зогсоох гэж үзээд нэмэргүй шүү. Хүлээ. Оруулцгаа Мангала. Ямар хэцүү байгааг нь би их сайн ойлгож байна. Таны хэлснээр болыг хаантан. Би зогсоохгүй. Сидарт. Таны ач эцгийн хараас хөндөй өснө. Харж хол Сидарт Хунтайж хүүгээс хол байх ёстой. Эсвэл Хунтайж хүн. Яагаад оруулсан? Сидарт орж болохгүй штэ. 40 хоногийн уламжлалыг би хийдүүлэх ёстой байсан. Би барин юу болохыг мэдсэрэж яагаад оруулсан юм бэ? Лошка. Би чамд хэлсэн. Мангала. Яагаад оруулж байгаа юм бэ? Одоо яах болж байна? Прашабати тайван бай. Битгий дими бухимд. Би ч Сидартын насыг даваад гарсан Капилавастугаас Лумбин руу очиж байлаа. Тэгээд би судрыг хүлээ өшөөж Маятай уулзж байсан гэдгийг санаа. Дараа нь тэгээд яалаа. Мая удалгүй тэнгит утсан. Сууж байгаарай. Би цагаан гатаа ус авчруулъя.
Ямар их өвдсөн болдогоо ба. Би төсөлж чадахгүй нэ. Тэгээд л эмэгтэй хүний хүч чадлыг магтдгийг. Өвдөж байж шинэ амьдрал бий болгодог. Хартаа. Юу харж байна? Нүд нь гайхалтай юм. Бяцхан гарна. Энэ хуруунууд нь сэтгэл зүрхийг минь атгаж цайлхан царай нь бүх зовлон гонхийг мартуулж байна. Таны асуултыг мартуулж чадах хүн ингэж л нэг юм гарч ирлээ дээ. Гоп. Яагаад бид ийм цайлхан биш юм бэ? Дахиад л асуулт уу? Одоо л сэтгэл зүрхэнд баяр хөөрөөр дүүрч байна. Хүүгээ хараад л баймаар байна. Хүүтэй би Рахул гэдэг нэр өгье. Рахул. Их сайхан нэр байна. Рахул гэж зовлон арилгагч гэсэн үг. Шаналлыг ялах нэгэн. Бүгдийг даван туулагч. Рахул. Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын түүхийг Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын